Зүйн тухай хуулийн 8-р зүйл заасны дагуу Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан нэгтгэн боловсруулж Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлд батлах тухай Улсын хурлын тогтоолыг төслийн амтаа өхөн танилцуулж байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсөв, орон нутгийн төсөв, үндэсний баялагын сан, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамрууллаа. Монгол Улсын эдийн засаг 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 80.9 их найд төгрөгт хүрч эдийн засгийн өсөлт 6.8%-тай, инфляцийн түвшин оны эцэс 7.5%, гадаад худалдааны нийт эргэлт 27.1 тэрбум ам долларт хүрсэн бол гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам долларын ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого тусламжийн дүн 30 их найд 303.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7%, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их найд 331 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.8% тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их найд 27.9 тэрбум төгрөгийн алдагдaltaа гарсан дотоодын нийт бүтээгдэхүүний 1.1%-тай тэнцэж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн нэгд хэсэг заасан төсвийн тусгай шаардлагыг нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл дараах байдлаар хангаж байна. Үүнд нэгдсэн төсвийн орлого 33 их найд 179.2 тэрбум төгрөг, үүнээс гол нэр төрлийн эрдэс баялагын үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцож нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого нийт 30 их найд 303.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч ирээдүйн үе санд 1 их найд 710.6 тэрбум төгрөг, хуримтлын санд 603 тэрбум төгрөг, тогтворжуулалтын санд 562.5 тэрбум төгрөг тус хуваарлсан төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-ийн 1-ийг заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх төсвийн тусгай шаардлагыг хангасан. 2. Нэгдсэн төсвийн урсгал зардал 2025 онд 24 их найд 237.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 26.9% хүрсэн төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-ийн 1-3 заасан урсгал зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангасан. 3. Засгийн газрын өрийн нэрсэн дүнгээр илэрхийлэгдсэн үндэгдэл 35 их найд 407.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 39.4% хүрсэн төсвийн тогтвортой байдлын хуулийн 6-ийн 1-4-т заасан засгийн өрийн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-аас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангасан. 4. Нэгдсэн төсвийн 2025 оны суур тэнцэл 1 их найд 113.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.2%-тай тэнцэх ашигтай гарсан 2025 оны төсвийн жилээс шинээр хэрэгжүүлэх төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6-ийн 1-2 заасан нэгдсэн төсвийн суур тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 буюу түүнээс дээш хувийн ашигтай байх тусгай шаардлагатай нийцээгүй. Төсвийн тухай хуулийн 57-гийн 2 дахь хэсэгт орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдaltaгүй төлөвлөн баталж хэрэгжүүлнэ гэж зохицуулсан боловч мөн хуулийн 57-гийн 3 дахь хэсэгт орон нутгийн төсвийн урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөв тусган баталж хэрэгжүүлэх ба зардал нь санхүүжүүлэх их үүсвэрээс хэтрэхгүй байна гэсэн одоогийн хууль эрх зүйн зохицуулалт нь төсвийн суурь тэнцлийн тусгай шаардлагыг хангахад сүргээр нөлөөлж байна. Тайланд донд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18 их найд 988 тэрбум төгрөгт хүрч 95.9% биелэлтэй өмнөх оны гүйцэтгэлээс 1 их найд 101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5% буурсан бол нийт зарлага цэвэр зээлийн дүн 20 их найд 414.3 тэрбум төгрөг буюу 90.5% гүйцэтгэлтэй гарлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 он 613 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 2 их найд 135.4 тэрбум төгрөгийн буюу 73% санхүүжилтийг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл арга хэмжээнд 1 их найд 874.9 тэрбум төгрөг буюу 96% санхүүжилтийг, нийт 729 төсөл арга хэмжээнд 4 их найд 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож энэ хүрээнд 1800 орчим аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110 мянган ажлын байрыг хэвээр хадгалж улсын хэмжээнд 490 төслөөр барилга байгууламж ашиглалтанд орууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд гүйцэтгэлээр бүрэн санхүүжүүлэх зарчим баримтлсан 2025 онд ажил хийгдсэн боловч төсвийн орлогын биелэлтэд уялдуулж санхүүжилтийн бүрэн олгоогүй нийт 286 тэрбум төгрөгийн гүйцэтгэл бүхий он дамжин үргэлжлэх төсөл арга хэмжээг 2026 оны батлагдсан санхүүжилтээс олгоод байна. Тайланд донд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж S&P агентлагаас B+ эерэг байсныг BB- тогтвортой түвшинд, Moody's агентлагаас B2 байсныг B1 тогтвортой түвшинд хүргэж, Fitch агентлагаас B+ тогтвортой түвшинд твээр хадгалж эрсдлийн үнэлгээг нэг шат агуулсан байна. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, 8.12 дахь заалт тус даасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого зарлагын хэмжээг баталгаажуулсан болно. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хилцэн баталж өгнө. Анхаарлаа тусна баярлалаа. За мэдсэн сайд баярлалаа. Монгол Улсын 2025 он нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын 2025 оны санхүү нэгдсэн тайлангийн талаарх төрийн аудитын дээд байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Сандгийн Магнаас руу танилцуулнаа. Таныг энд төрж байна.